За сайн байцгаана уу? Цанаа. Ханда подкаст. Одоо бүр хийх мартхи марч 6 юм уу? 6 юу? Яа. За барих байлаа. За тэгээ би 7 гэсэн. Би 6. Окей, за 7-6 л байх хэрэгтэй. За ингээд битэр нөгөө битэрийг бас ингээд сонсдог хүмүүстэй бас юм бэ. тэрийг шалгах гээд битэр алга боллоо. Яг битэр жоохон хувьдаа амьдралдаа жоохон шинжлэлт гэх юм ч удаа шин ямар ч хэсэн нэг юм амьдрал бол өрнөсөн хэвээр байсан. Тэгээд тэр хоорондоо таарлаж юмаа хийх боломж нөхцлүүд маань жоохон хязгаарлагдмал байлаа. Тэгээд одоо бол яг үүгээр бит хоёр дахин таслах үедээ амлаач яах юм бэ? Зүгээр ер нь хичээж хийж байна. Тэгээд уусаа яг өөрсдийн нөгөө дотоод хүсэл эрмэлзлээр хийж байгаа зүйл учраас тийм хийхийг хүссэн үед нэг өөрсөндөө юм дарамт болохгүйгээр хийвэл илүү самттай байх тийм учраас хин хинийгээ нөгөө бэлэн болох хүртэл ингээд тийм хүлээцгэлээ сайхан юм. Тэгээд сайхан байлаа. За миний энэ хугацаанд юу өрнөө? Тэгээ амьдралаар нь сэн сайхан сүүлийн үеийн бодол мэдрэмж ухаарл энэ хугацаанд би 3 дахь намаа эхлүүллээ. 3 дахь намаа эхлүүлээд уншиж байна. Тэгээ сүүлд бол нөгөө цаг хугацааны ном уншиж, цаг хугацааны тухай ном уншиж. Тэгээ хойлоодтай хамт уншиж байгаа. Тийм, бид хоёр хоорондоо яриагүйгээр яг 3 дахь намаа. Тэгээ нэг ном барьж авсан байл. Яг зэрэг нэг ном барьж авсан. Тэгээд дараагийн подкастн дээрээ номныхаа тухай жоохон дэлгэрэнгүй ярих хаа. Одоогоор тэр уншсан гэдгээ л хэлчихье гэдэг. Тэгээд энэ хугацаанд нөгөө нэг шийдвэрлэж чадахгүй байсан зарим зүйлсийг шийдвэрлсэн, хөндөрлсөн мэдрэмжүүдээсээ салсан. Тэгээд гоё юм шин зүйлстэй авчирсан. Тэгээд тийм өдрүүд өнгөрлөө. Тэгээд яг одоо цагт ингээд төрж байгаа мэдрэмж нь аль тийм актер өөрөөрөө бахархах гэхээс илүү жоохон айсан дараа нэг юу болох вүлээ гэсэн иймэрхүү төгссөн мэдрэмжүүд бол надад арай илүү байна. Гэхдээ ер нь тийм гацсан мэдрэмжээс бол гайгүй гарчих шиг л санагдчих. Тэгээ сүүлийн үед нөгөө нэг яг сүүлийн үед бол дандаа яг юм залуу насны тухай одоо энэ төрж байгаа мэдрэмжүүдээ эргцүүлсэн тэгэл тиймэрхүү одоо өдрүүд өнгөрлөө. Тэгээд яг надад ганцхан юм зүйл тохиоод байгаа юм болоо эсвэл угаас хүмүүст ингэж ийм цаг үе ирдэм болоо. Тэнгүүд нөгөө яг одоо чинь нөгөө юм уюудын хоорондын нэг маргаан болоод байгаа шүү дээ. Тэрнтэй хамааралтай одоо юм том хүмүүс чинь бид нарыг энэ одоогийн залуучууд юм нэлцээр яасан хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэр тусам нь эсвэл би үнэхээр зүгээр юм арчаагүй ч юм уу те шалчгансан юм байгаад байгаа юм болов гэдэг мэдрэмж хүртэл ингээд аягүй хүчтэй орж ирээд тэгэнгүүт тэр хүмүүс тийм зүйл туулаагүй юм болов эсвэл туулцнаа хүмүүс ингээд мартчихдээ болов тиймэрхүү мэдрэмжүүд төрсөн. Гэхдээ бол би бол хүн болгонд л ийм өөрийгөө ойлгохгүй байгаа ч юм шиг те зүгөө алахгүй байгаа ч юм шиг хэцүү мэдрэмжүүдийг бүгд туулдаг болов гэж бодчих юм. Бүх цаг үед туулсан баг. Тийм надад ч гэсэн найз нь тэгээд бас амарлаа. Наадмын өдрүүдээр хөдөө гадаа явсан. Тэгээд сандаа дээр бас нөгөө ойлгохгүй юмнууд бас надаас гарч ирсэн те зорилгоо ойлгохгүй ягаад тойл хийж байгаа лээ гэж асууж мсуугаал тэнгүүт манай найз ингээд за хойлоо ингээд цаг хугацаа найз ингээд жоохон амарчих битээ бод гэл ингээд намайг хүлээдэг ч юм уу те тэр бүх зүйлсд нь айгу баярлсан. Тэгээд энэ хугацаанд бол ер нь бол тэгэл ажил амьдрал өрөндгөөрөө өрнөлөө харилцаанууд бол байлаа. Тэгтээ бол ойлгож байгаа эн чи ийм юм байна, тэр чин тийм юм байна гэж ойлгож авч байгаа юмнууд бол бас байна. Сүүлийн үед бас ялангуяа тэр үе хоорондын зөрчил мөрчил гараад байгаатай холбоотой ч юм уу те амьдрал дээр бас юм үе хоорондын зөрчил ч юм уу тэнцвэргүй байдлууд ч юм уу надад бол сүүлийн үедэд ажиглагдчихж байгаа. Угаасаа бид нэр хаана явсан газраа юм хүчний тэнцвэргүй байдал байд юм байна. Их мэдлийн ч юм уу албан тушаалын ч юм уу эсвэл одоо насны те бүх зүйл тэнцвэргүй байгаа. Тэнгүүт манай нэг юм чи нэг юм бид нар тэгш ирэхтэй гэд баталсан. Тэгэл хойлоо дээр нь подкастн дээр ярьжсэн шүү дээ. Манай жинзээ үе бол харьцангуй юм нөгөө их чөлөөний мэдрэмжтэй, өндөртэй тэгш ирэхийн талаар мэдрэмжтэй болохоор энэ дээр ялтчихгүй зөрчил үүсдэг баг. Тэгээд нөгөө нэг яг шууд ингээ яриад эхэлчихээр жоохон сонирхсан. Сүүлийн үед найз нь бодож байгаа юм болвол хүн ингээд тухайн үедээ хүлээж авсан юмнууд
байдаг ч гэсэндээ дараа нь хүний гэмтээсэн харилцаанууд айгүй олон байт юм байна. Хүнийг одоо чи юм тийм гэж хэлсэн ч юм уу, шүүмжилсэн ч юм уу, эсвэл одоо тэнцвэргүй байдал гаргаж байгаа байдлыг ерөөсө тухайн үед анзаарахгүй мөртлөөсөө дараа нь бодоход энэ ийм байсан байна. Энэ бол болохгүй юм байна. Энэ бол болох юм байна. Энийг бол би хүлээн зөвшөөрч чадахгүй юм байна гэдгийг бол ойлгоод тэрнээсээ татгалзах эрх чөлөөтэй боломж болцоотой байгаадаа бол бас их баярлж байна. Тэгээд ойрын өдрүүдэд бол яг юм жоох юм чөлөөгүй нэг л янзаараа амьдрал өрнөд байгаа ч юм шиг тэгээд нэг юм эрх чөлөө байхгүй гүөх ч юм уу амьдрах зорилго мөрөөдлөө олох ч гэсэндээ эрх чөлөөгүй бид нар чинь нөгөө амьдрах хэвээр ажил хийх хэвээр мөнгө олох хэвээр гэдэг ийм юм цикл дотор орцсон болохоор энэ бас жоохон төвхтэй ч юм шиг. Тэгээ эндээ айгу тасчтай байна уу өөрөө хурдаа. Тэгээд дотоодоос нөгөө эрх чөлөөний мэдрэмж маань гарч ирээд эндээ тасч болохгүй ийм байж болохгүй гэдгийг ойлгоод нэг тиймэрхүү бол гайхалтай. Тий. Битэр нөгөө их сонирхолтой ингээд дундуур нь яг подкаст хийхгүй ч гэсэн дундуур нь уулзаал, ярилцах юмудаа ярилцаал ингээд хоорондоо бичлцээл ер нь яг мэдээлэл солилцсон гэх стах тий. Мэдээлэлээ солилцаал явуулсан болохоор гой сонирхолтой санагдаж байна. Тэгээ өнөөдрийн подкастыг бол яг битэр зүгээр юм гой дотор байгааг одоо байгаа мэдрэмжүүдээ илүү их ярьсан тийм подкаст байлгая гэж усаа бодсон юм. Тий. Тэгээд бас найз ингэж бодлоо. Нэг манай нэг найз зүуднийхэн чадварыг хөгжүүлсэн юм шиг надад санагдаад байхгүй юу? Цаашаа ингээд нөгөө нэмэ заавчлаараа хэлчлээ. Ингээд нөгөө дэвтэр цаас бал тавьж хэсэг унтдаг байсан гэж ярьж ин би санаад байдаг байхгүй юу? Тэгээ босч ирэнгүүтлээ хүн чи зүүдээ айгу амархан марчдаг штэ. Тэгээ ингээд зүүдээ бичиж авдаг, тэмдэглэдэг. Тэгсээр хагаад зүүдээ айгуу сайн сандаг болцсон. Тэгээд ингээд янз бүрийн им айгуу юм өөр зүүдний зүүдэлдэг болж мэлцэн ч юм уу тиймэрхэн байсан. Тэрнтэй адилхан хүн нөгөө мэдрэмжээ илэрхийлэх, мэдрэмжээ авч үлдэх гэдэг бол одоо биднэрт тулгарч байгаа хамгийн том сорилтуудын нэг юмсан мэдчих. Ялангуяа том хүн болж байгаа, одоо эмэгтэй хүн болж байгаа ч юм уу те эсвэл яг юм амьдралтай, ажилтай, хариуцлагатай болж байгаа энэ үед бол мэдрэмжээ мартчихад идэв юм. Ерөөс мэдрэмжийн талаар ерөөс юу ч ярихгүй. Тэгээ тэр нь стресс төтөлдөг ч юм уу. Тэгвэл миний найз яг тэр мэдрэмжээ амар мундаг барьж авч үлдчихэж байгаа юм шиг надад санагдчихж байгаа. Тэрнийхэн талаар тэр яагаад хэрэгтэй юм? Тийм би бас тэгэж анзаарсан байхгүй яг ингээд яг уу зарим талдаа хин нэгэнд бол энэ амар хитрхи юм амар драматик амьдрал шиг санагдчих магадгүй те ингээд ус амьдрал чинь ингээд амар яг бодит байдлаар харах юм бол бидний мэдрэмж амар чухал биш юм шиг энэ төр өвчүүд заримдаа олон байна шүү дээ. Гэтэ тэр тусам нь ингээд өөрт төрж байгаа мэдрэмжүүдээ барьж аваад тэр тусмаа ингээд тэмдэглэж үлдээгээд эсвэл эргцүүлээд эсвэл ямар нэгэн юм дүрслэл олгоод үлдээх нь амар чухал юм шиг санагдаад байхгүй. Тэгээд яагаад тэгэхээр уус ингээд амьдралд болж байгаа ингээд бодит өрнөх юмсыг бид уус мэдчихэж байгаа шүү дээ. Хүн төрн хүн ямар нэгэн байдлаар гэр бүл зохион хүүхэдтэй олно. Тодорхой эдийн засгийн бүтээмж гарах гэж тийшээ явна гэж ингээд олон юмс ер нь амар тодорхой биш юм шиг мөртлөө тодорхой шүү дээ. Хүн төрөлхтний амьдралын замнал чинь тэгээ бүгд өөр юм шиг мөртлөө бас бүгд баг ижлэх юм шиг те. Өнгөн талдаа л өөр ах. Тэгэнгүүт бидний төрж байгаа мэдрэмж гэдэг бол өөрөө жоохон харилцан адилгүй зүйл юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ нэг зүйлийг хараад хүн болгон чихнээсээ өөрөөр бодож чадах юм шиг, хүн болгон тэнд өөрөөр мэдрэмжүүд өгч чадах юм шиг, өөр ингээд үгээр илэрхийлэгдэнэ гэж ч юм те. Тэгээд бодохоор мэдрэмж гэдэг зүйл чинь өөрөө айгүй амьдралыг яг юм чимж байгаа, илүү юм амтлаг болгож байгаа, илүү юм үнцэнтэй нандин болгож байгаа. Тийм чухал зүйл юм шиг санагдаад тэгээд би өмнө нь ингээ өөрийнхөө мэдрэмжүүдийг яг юм богино үгэнд ч урт үгэнд ч хамаагүй ингээ чөлөөтэй илэрхийлж айгуу сайн чаддаг байж байгаа. Одоо ингээд сүүлийн үед харангуут сүүлийн нэг жилд бол энэ чадвар маань ингээд айгуу муутцсан. Гох чадхаа болцсон. Тэгээ ингээ бүр ном уншичаад номныхоо тухай төрсөн сэтгэлээ бичих гээд би чадахгүй. Тэгээ өөрийгөө бодож энэ номыг би ойлгохгүй юм уу гэд бодохоор ойлгоод байгаа хгүй. Ингээ тухайн үедээ ингээ айгүй дотор нь ороод бүр ингээ шимтэл ингээл автобусанд явж байхдаа хүртэл бүр ингээл номоо гаргаад яараал ингээл уншаад дараагийн үцэнд юу болох вэ гэд ингээд уншаад байгаа мөртлөө тэр төрсөн мэдрэмжээ буулгах гэхээр чадахгүй, илэрхийлж чадахгүй, хүнд ярьж чадахгүй. Ийм болцсон.
Тэнгүүд энэ нөгөө удаан ингээд өөр дотор хадгалагдаад байгаа тэр мэдрэмжүүдээ ингээд нуугаал нөгөөл яваад ах тусмаа хүн илэрхийлж чадхаа ер нь бэлдэг юм шиг. Тэг ингээд зүгээр л өдөр надад юу тохиолдож байгаа бичгтээ хүртэл хүн ингээд айгүй их компьютер хааж айгүй ингээд байгаа ч юм. Цаасан дээр буулгах гэсэн чадахгүй ингээд зүр буулгах гэдэг нь өөр амар боломжгүй. Эсвэл уусаа буулгах албагүй ч гэж магадгүй л тий. Гэтэ тэр нөгөө мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг чинь өөрөө айгүй юм натур энгийн үйлдэл штэ нэг сар тэг даач тэгж гарахгүй байхгүй. Тэгээд тийм болохоор би өөрийгөө жоохон хүчлээд сүүлийн үед ингээд өдрийн тэг би өөрийгөө ингээд бичиж чадхаа болчлаа гэдэг. Яг хөө тийм амар агуу улаан бичдэг хүн биш ч гэсэн зүгээр ингээд бичиж чадхаа болчлаа гэх айгүй өөрийгөө бодоод тэгээд айгүй сайн хүчилж ер нь өдөр тохиолдож байгаа тэр мэдрэмжүүдээс ингээд бүгдийг нь барьж авахгүй жижиг биш. Яг нэг юм моментыг барьж авах гад. Тэгээ тэр ингээд барьж авч байгаагаа айгүй сайн төсөөлөөд тэгээд ийм зөв л яг ингээд шууд урсгаж буулгаж үзээд байгаа. Тэгсэн чи ер нь буцаад буугаад ишүү гайгүй дэжгүй их дэжгүй бууч. Тэгээ сүүлд би нэг хүнд нөгөө цэцэг өгөөд тэгээ тэр цэцэг өгсөн мэдрэмжийнхаа тухай буулгахад бол надаа айгүй гоё исэн. Тэр тиймэрхүү зүйл ингээд болохгүй байгаа биш. Тэр ингээ моментуудаа анзаархаа эсвэл болцсон юм уу? Мэдрэмжүүдээ ингээд жоохон ингээд байгаа юм уу? Анзаарахгүй байгаа юм. Эсвэл хит буулгах гад хичээхэнгүүт эсвэл болохгүй ч юм уу тий. Бас хүн чинь бас ингээ мэдрэмжээ хичээж гаргадаг юм бас биш байж магадгүй шүү. Тэгэхээр зүгээр ингээд тэр мэдрэмжийг ингээд амар өөрөөр нь байлгуул урсаад гараад ирэх юм шиг санагдсан. Тийм тий. Яг бодсон чинь нэр нөгөө 16 мургаатай байгаа. Хүнд дурлаад тэгэл амар хүчтэй мэдрэмж авах удаа мэдэрч үзэл. Тэгэл тэр үед амар бичдэг байсан байхгүй. Тэгэл яг ингээл өнрөө чи ингээд амьсгалаад бүлээцх юмсан гэж бичээл тээ. Ааха. Тэгээд одоо ингээл юу гэдэг лээ 100 ирчгээд хахад өвөлд дурлахыг хүсэхгүй байна. Хин нэгэ хажууд хахад өөр нэг бодохыг зогсоомоор байна гэл иймэрхүү нэг бичдэг байжгаад одоо дурлах ч юм уу тийм мэдрэмж буурсан ингээ харилцаанууд бүгд ингээл доктортой хэвийн үргэлжилж байгаа. Миний яг юу бодож байгаа, юу мэдэрч байгаа нэг хүмүүст нэг чухал биш юм шиг санагдаал. Тэнгүүт одоо бодсон чинь бас тэр айгүй буруу байсан байна. Ер нь би ингээд нэлээд хэсэг хугацааны дараа тэр ийм байсан байна да гэж боддог болоод байгаа. Тэсэн чинь одоо ингээд жишээ нь бид нарыг мэдэхгүйгээр өдөр тутам дээр ингээл ажилдаа явах ч юм уу, хин нэгэнтэй байх ч юм уу. Тэнгүүт бидний нөгөө өөрийн оршихуйг үгүйсгэж идэг. Эсвэл хин нэгэн сугармаа л үгүйс ийм охин штэ. Ийм хүн. Чи ингэж л байна уу гэдэг нэг юм тодорхойлтонд оруулах гад бид нар өөрсдийгөө хин нэгэнд тодорхойлуулж ойлгуулах ёстой болдог. Эсвэл бидний оршихуй бүр ингээ баллуурцсан юм шиг бүр ингээ байхгүй зүгээр л нэг тэнд байж л байдаг нөгөө юм амьгүй албат гэдэг шиг ингээл нэг юм байж л байдаг болоод тэгээд тэр бүх зүйл дээр тэр нөгөө амар утга учиртай мэдрэмж хүртэл ялангуяа эмэгтэй хүмүүст ялангуяа аюу чухал байдаг ах гэж бодож байна. Энэ хүртэл ингээд чухал биш. Надаас ямар нэг гарах өгүүлбэр байхгүй юм шиг санагддаг бас юм байна л да. Тэгэл ер нь аль би ингээд бичих гингүүт яг яах ч байгаа лээ юу лээ тэгэл бичиж эхлээл ер нь дуусчдаг. Ер нь надаас тэр аюу холдсон байгаа. Тэгээд тэрийг алдаж болохгүй юм байна. Ялангуяа нөгөө хэдэн жилийн өмнө боддог байхад хэрвээ тэмдэглэлийн дэвтэр бол байсан л бол бид нар амар үн цэнтэй олон юмыг бичиж үлдээж болох юм байсан юм шиг санагдаад тэнгууд бичиж үлдээж чадаагүй нэг л удаа бодогдоод өнгөрсөн хэдэн зуун мянган хүн төрөлхтний бүр хэдэн зуун мянган гэдэг юм байхгүй болсон байгаа шүү дээ. Тэгвэл аль болох тэрийг барьж авч үлдээх аягүй чухал хэрэгтэй. Тэнгүүд эсэргээрээ би хэрвээ бичээд байсан бол тэр чинь ийм юм байна штэ гэдэг бодлоо тухайн үедээ цаг алдахгүйгээр ойлгочих боломжтой байсан баг. Тэгээд тэрнээс хамаарат миний амьдралын дараагийн шийдвэрүүд гарах хэрэгтэй байтал би амар удаан ингээл байж нэг газараа байж ойлгохгүй байж тэрийг нэг юм эн тэндээс нь зулгааж аваад ингээл ойлгож байгаа байхгүй. Тийм. Тэгсэн чинь яг нөгөө түрүүний хүмүүс биднийг ингээд ямар нэгэн хэлбэрт оруулах үгүй эсвэл яг нийгмийн хууль тэгж өрнөж ингэж явдгийг үүсэхгүй юм л да. Яг нийгмийн үйл яг тэгжил хөдөлж байгаа. Эсвэл ямар нэгэн тодорхой юм категориудад хамаарагдаад нэг юм дүрт ороод ямар нэг юм хамааралтай болоод тэр хамаарал нь намайг тодорхой төвшөнд тодорхойлдог болж малдаг ч юм те. Тэгээ тэрэнд нь эсвэл тасан цогтод амьдрах хэрэгтэй юм шиг эсвэл сөрөөд явах хэрэгтэй юм шиг мэдхгүй. Тэгсэн чинь
Яг сүүлд ингээ надаа би ингээд нөгөө рил хийдэг нэг хэсэг нөгөө айгүйх рил хийдэг ажил хийгээд штэ. Ажил юм да тэр чинь ялч ажил байгаа байхгүй. Тэгээ би тэрнээсээ ингээ гинт нэг өдөр ингээ залхачихж байгаа байхгүй. Ингээ яг залхаад би ахиж ингэж хинэг юм төлбөртэй мөнгөөр рил хийж өгмөргүй байна гэдэг мэдрэмжин дээр хүртэл тулваа. Тэгээ яагаад хэм зүйл тохиосон гэхээр ингээ би өөрийнхөө ингээд Instagram дээр бичлэг хийхдээ бол яг ингээд гарахыг хүссэн зүйлээ тэгээд амар олон хүнийг заавал үзээсэй гэж одоо ер нь хийх бичлэг маань нэг тийм хүмүүс үзээсэй гэж бодж хийдэггүй. Зүгээр ингээд заримдаа гоё амттай болмол итгэхээр ингээд санаанд үл зүгээр ингээд бичлэг хийгээл тэрийн зарим тохиолдолд их хүн үзчихдэг. Тэгэл ийм байна, тийм байна гэл ийм зүйлүүд хийж үзээл юм өөртөө сонирхолтой байдлаар ингээд хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ зарим үед бүр шүн ингээ ямар ч уусаа хандлт авах боломжгүй цаг магт пост оруулж моруулдаг бичлэгнүүд. Тэгээ ус ингээ жоохон өөртөө зориулж хийж байгаа бичлэгийг бол би нэг бол амар ихт оруулдаг, нэг бол бүр хар шин оруулдаг хүн баг үзээсэй гэдэг утгаар шүү. Тэгвэл ингээ зарим бичлэгүүд бол угаасаа за энэ бол хандлт авах байх гэж бодоод ингээ угаасаа жоохон трендээ дагаад хийдэг бичлэгүүд ч байгаа. Тэр чинь ингээ бүгд ингээ миний филингээр ингээ явж байгаа зүйлүүд. Тэгсэн чинь тэрийг ингээ би ажил болгоод хэлсэн чинь хүмүүс яг нөгөө чи угаасаа юм цоглог байдаг штэ. Чи тэрийг гарга гэдэг юм сонсоод эхэлдэг байхгүй юу? Чи угаасаа амар цоглоо штэ. Би яг тухайн үеийнхаа ингээд мэдрэмжээр тэр бичлэгэнд ингээд орж ангууд чи угаасаа амар цоглоо гэдэг штэ. Тэр цоглогоо гаргаад тэр. Чи амар хөөрхөн ингэдэг штэ гэдэг юм. Тэгээ юм болгон дээр нөгөө би ингээд яг өчигдрийн оруулсан бичлэг шүү дээ. Тэ ингээд талбай дээр ингээд зүгээр л тэр чи ингээд яг ингээд надаас ингээд зур натураар гарч байгаа үйлдэл байхгүй юу? Тэнгүүд бүх юмн дээр би тийм байж чадахгүй. Тэнгүүд хин нэг надад мөнгө өгснөхийн төлөө тийм бай гэж шаардж байгаат би жоохон энэ чинь миний хийх юм биш гэдэг ингээд мэдрэмж авчиж байгаа хгүй шууд. Тэ надад амар хэцүү байсан. Тэгээд намайг шууд ингээд чи хүсээ амар цоглож шүү. Хүмүүс ерөөсөө нөө бичлэг хийх гээд тэр тэгдэг байхгүй. Чиний имжлүүд амар хөөрхөн байна. Чи ингээд яг ингэшгээ цоглог ийм хөөрхөн гэсэн тийм бичлэг хийгээд үг гэл ингээл тэмүүд нөгөө тэр чинь гарахаар ингээд би зарим үедээс гарна гарахгүй те чи бас эмхтэн хүн чинь бас те бидний зохицуулж чадахгүй чи юм цаг хугацаанд ингээд сэтгэл зүйн байдал янз янз болж байгаа юм байгаа. Тэмүүд тэр үедээ хүртэл би ингээ өөрөөсөө юм ирч хүчтэй байгаад мэдгүй тэгж би бол зүгээр чадахгүй юм санагцсан бүх үед. Тэгээ би чинь зүгээр Instagram өөрийнхөө бичлэгнүүд дээр бол дандаа л тийм хөвгчлөлтэй амар юм хаппи жаргалтай байдаггүй. Тэгэл янз янзын ингээл мэдрэмжүүдээ бүгдийг гаргах юм чи гарахыг хүсэж байгаа. Тийм тэгээ жоохон тийм ээ. Ахиж рил хэмэрхүү санагдчих зүгээр ингээ мөнгөөр. Гэтэ яг хийх л ахaltaа жоохон хэсэг амарч аваад. Гэтэ зүгээр тэр нь амар төвхтэй санагдсан. Тэгээд мэдгүй. Нэг тийм мэдрэмж хачаа энэ амар хачин санагдаж байгаа надад. Ер нь бол юу юм бэ нэ. За одоо бид нар ингээл онд сурдаг хүнийг те. За IELTS 9 8 онд дүү нэг. За одоо ингээ сет IELTS одоо юу гэдэг TOEFL гэл ингээл оноо боловсрал хаана төгссөн, ямар машинтай юу хийдэг, ямар ажил албан тушаалтай гэдгээр нь хүнийг айгу тодорхойлоод хүн бол айгу хэрэгсэл болохтой айгу амархан болчихжээ. Одоо манай нийгэмд найз залуу, найз охин хүртэл бинийхээ хэрэгсэл болчиход айгу амархан. Тэнгүүд нөгөө сүүлийн үед нөгөө хиймэл оюухаа ингээл хөгжлөө гэл тэнгүүд ингээл харж хахад ер нь сэтгэл зүйн боловсролыг айгу чухалчилж гин гэдэг үйлдвэрүүд найз нь олж уншаадсан байхгүй. Тэнгүүд хүнийг хүн гэдэг утгаар нь ерөөс харж чадхаа бэчжээ. Тэр чи одоо сугармаа бол хичнээн бичлэг хийдэг охин ч гэсэндээ те инээдэг, уйлдаг, мэдэрдэг, өвддөг те баярлдаг, догтлдог одоо яадын бүх мэдрэмжтэй хүн штэ те. Тэгвэл ерөөсөө л байнга инээж идэг тийм хүн гэд. Эсвэл чи тэнд сууж идэг чи тийм ажилтай тийм л хүн гэд. Тэр хүмүүс ч гэсэндээ өөртөө нөгөө тэр нэг саяхан би нэг Instagram дээр стори хийсэн. Хүн өөртөө бүрэн гүйц таньж мэдээд өөрийгөө тодорхойлоод тэрэндээ өөртөө итгэлтэй явахгүй бол дандаа нөгөө хүмүүсийн чиний тухай ярьсан янз бүрийн тодорхойлолтуудад бүр ингээд тэнхтээд ингэн гэдэг. Тэр бол яг үндингүүд бас хүнийг зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө зөвшөөрөлгүйгээр чи найзаагаа юу гэж бодож ин гэж асуугаагүй байхад нь чи бол юм штэ гэд тодорхойлох бол айгүй юм бүдүүлэг сонио явдал. Тэгээд тэрийг хэлэхгүйгээр ой ухаандаа нэг юм хэрэгсэл мэтэр тэр хүн ямар нэг зорилгыг үйлдэгч юм шигээр ингэж бодох нь бас ингээд сэтгэл зүрхний боловсрал айгүй муудаж байгаагийн хүн байхынхаа хувьд ингээд тэр хүн одоо ингэж асууж болно шүү дээ. Яасан сурмаа зүгээр өнөөдөр яаж юм бид нар бие уг нь тэгж бодсон юм аа. Гэтэ ингээд
дараа их үчи эсвэл энэ бичлэгийг яаж юу гэж хиймээр хармаар байна, мармаар байна гэд ярилцчих ч юм уу те болно шүү дээ. Эсвэл тэгэхээр нэг тиймэрхүү санагдлаа найз. Тийм байгаад тэгээд одоо ингэнгүүт нөгөө нэг юм жоохон хачин хүмүүсээс харууд байгаа шүү дээ. Хачаачин үйлчлүүд гаргадаг, хүмүүстэй бүдүүлэг ханддаг. Тэгэнгүүт тийм хүмүүсийг нөгөө үсэг хүмүүс нь ингээд хүлээн зөвшөөрөөд ойлгоод тэр хүний ингээд ивент нь орж байх хэвээр юм шиг мөчөд бас би туллаа. Саяны өнгөрөгч 7 хоногудад. Тийм юм ингээд аргалаа л өнгөрүүлдэг. Ингэж л сурдаг хүн. Ийм л байдаг. Ингэж л амьдэрдэг гэх. Тэгээ надад энэ бас ингээ амар том асуудлын тэмдэг санагдсан заа. Тэгэхээр ингээд яг ингээд бүх юмн дээр өөрийн миний мэдрэмжинд юмс таарахгүй гэдгийг ойлгож байгаа, хүлээн зөвшөөрж байгаа. Гэлээгээд ус юм нийтлэг энгийн ингээд хэвийн хэмжээнээс бүдүүлэг байгаа, амар бүдүүлэг байгаа хүмүүсийг зүгээр байгаа мөрөөрөө ингээд уртгаа сайн их гэж хичээж байгаа хин нэгэн түүний хүлцэн твчээд тентэн тааруулаад IV-г олоод амьдарч явах хэрэгтэй гэхээр ингээд амар утгагүй санагдаж байгаа хгүй. Энэ надад ингээд хамгийн утгагүй санагдаж байгаа. Тэх ёстой юм шиг. Угаасаа тийм байх ёстой юм шиг ингээд тэгж одоо шаард чинь гэх юм уу? Угаасаа тийм байдгаа, тийм бай. А чи тэгж чадахгүй бол чи болоогүй байна гэдэг чинь. Тэм зүйлийг одоо хүлцэн твчээгүйгээрээ арга ив нь олоогүйгээрээ муу хүн болж байна гэх юм уу? Ер нь муу хүн болж байна. Тэгээд нөгөө нэг айгүй олон залуучууд ч гэсэндээ тэгж бодох хаа. Би ч гэсэндээ заримдаа тэгж бодох гэдэг. Бид нар чинь капитализмд амьдарч байгаа, мөнгө олох хэрэгтэй, зарим юмыг яалтчгүй төвчээсүр аргагүй энэ гэж бодоол тэгэл шийдвэр гаргах цаг мөчөөг ирдэг штэ. Хойлонд нь одоо яг ирсэн биз дээ. Тэнгүүт бүр амар хэцүү байгаа юм чинь найзаа. Тэгэл яалчгүй төвчөө, зарим нэг зүйлсийг төвчөө, эсвэл одоо шинэ юм руу орох уу ч юм уу те. Миний хувьд бол нэг тийм төвчихгүй асуудал биш байсан. Зүгээр нэг юм мэдрэмжийн хувьд ч юм уу те биш байгаа юм шиг. Гэтэл амьсгалж чадахгүй байгаа юм шиг тиймэрхүү юмнууд байгаа гэсэн. Тэнгүүт шийдвэр гарах бүр ямар амар лээ хэцүү байд юм бэ те найзаа. Тэгэл бид нар чинь амьдрах хэрэгтэй. Мөнгө олоод хэвийн амьдрал, санхүүгийн амьдралаа өргөжлүүлэх хэрэгтэй ч гэдэг юмнууд байгаа. Тэнгүүт нэг ном байсан байхгүй юу? Түргэн шийдэхүү тунгаан ботхуу гэдэг нэг ном байдаг шүү дээ. Тэрэн дээр 1-2 дугаар систем гэж гарч ирээд. За тэгээд хүний тархины 1-р систем болохоор за энэ бол шууд хөх өнгөтэй гэд бодохгүйгээр хойлоо хэлнэ шүү дээ. Тэнгүүт одоо юу гэдэг 7 дээр нэмэх 61 хуваахан одоо юу дээ 24 мөрөвч гэдэг юм уу те. Ингээд нэг тоо ахын бол хойлоо бодож ийж тэр тооны хариу гаргаад. Тэнгүүт яг ингээд тийм нөхцөл байдалтай буруу гэдгийг мэдсээр ээжиж янз бүрийн нөхцөл байдлаас болоо шууд шийдвэр гаргахад хэцүү нөхцөл байдал дээр логик ухаанаа ажилуулад 2 дугаар системээ ажилуулад хичнээн бодоод үлдэх нь хүлцэн твчгийн зөв байлаа ч гэсэндээ тэнд нэг мэдрэмж хүн болохын хувьд нэг л юм болохгүй байгаа бол одоо олон хүмүүс олон мундаг хүмүүс чи 2 дугаар системд итдэг чи логик ухаанд итдэг чи бодит ашигт итдэг тий чи мөнгөнд итдэг гэж хэлж болох ч гэсэндээ мэдрэмж хизээч худлаа ярьдаг юмсан. Тэр бол ингээл тэр хизээч өөрчлөгдөхгүй тийг байгаа л тий. Тэгээ миний одоо ингээд хүлцэн твчиж байгаа хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна. Гэтэ одоо шууд ингээд болмол гэж хэлдэг шүү дээ тий. Гэтэ яг энд хамгийн ухаалаг шийдвэр нь юу байж болох вэ? Тийм хамгийн ухаалаг шийдвэр нь хүлцэн твчихгүй байх л юм даа гэдэг тийм тий. Тий өөрсдөндөө яг илэрхийлэхдээ өөрсдөндөө аль болох эрсдэлгүй байдлаар аюулгүй байдлаар дараагийн бариантуудаа ботсон тийм шийдвэрүүд одоо уусаа нэгд шийдэх гэж байгаа бол дараагийн нөхцөл байдлуудаа аягүй сайн тооцоолж авах хэрэгтэй юм шиг санагдав. Би ч одоо шийддгээр аягүй алдартай хүмүүлчээд байгаа шүү дээ. Шийддэг. Тий шийддэг охин, шийдэмгийн охин гэдгээр. Аяашаа баг энэ подкаст шийдэмгийн охтод. Тийм үү те. Шийддэг шийдэмгийн өдрүүд гэдэг подкастыг гарч ирэх юм байна. Тэгээд гэхдээ яг уу ингээд шийдэж байгаа тэр шийдвэртээ харамсахгүй байх юм бол ер нь бусд нь хамаагүй юм шиг санагдчихад өө надад. Ягаад тэгэхээр уусаа ингээд асуудлууд бол хизээдч байгаа шүү дээ. Хааж бүх цаг үед. Тэгээ тэр асуудлыг өөрөө яаж хүлээж авахгүй юу те шийдэхгүй хаях уу яах уу гэдэг чинь хувийн асуудал хувийн өөрийнх нь шийдвэр болчихж байгаа шүү дээ. Тийм болохоор тэнгүүд найзт нь бол наа чи амар ажилтгүй заяа. Одоо намайг яг шийдвэр гаргаж чаддаг гэдэг миний ойр дээр нь хам бүгд мэдэх байна. Тэгээд тэлмүү надад нэг хэлчихсэн байхгүй. Чи угаасаа яаж шийдсэн чиний шийдвэр буруу байна. Яа гэвэл чи дандаа ямар нэг юм шийдчихэд
одоо нөгөө сонгогдоо хүлцэн юм а бодож харамсаад байдаг. Тэгээд тэнгууд аль дээр нь ч эрсдэл сайн муу тал байгаа. Хэрэв одоо олон юмны наан зогсож байгаа л тий. Тэнгууд аль руу ч орсон тэр нь одоо тэрнээс үүдэх үр дагавар эрсдэл янз бүрийн юмнуудыг туулах тийм чадвар туулна л гэдэг сэтгэл зүйтэй л гол нь сэтгэл зүй юумыг юу гэж харах вэ л гэдэг. Тэгэл зүгээр нөөц жоохон вариантуудтай өөрийнхөө потенциалыг мэдчих яах наад ч л тэрийг мэдчих. Бодит байдлыг бол бас авч үзсэн байх хэрэгтэй тий. Ядчил ингээд энийг орхисон ч гэсэн би бас тий гайгүдэ гэдэг мэдрэмжээ тэгээд гарч байгаа хэрэгтэй юм шиг л ядчил. Ямарч өөр зүйлс ирсэн ядчил нэг байгууллагуудын хаалгануудад шинэ ажилд орж чадна гэдэг итгэлтэйг л гарах хэрэгтэй юм шиг байлээ. Тэгэхгүй бол энэ итгэлгүйгээр өөрийгөө үнэлэмжгүйгээр тэгээд тийм зүйлсээ орхичоод бүр хамт тэндээ орхиод гарчих юм бол харин дараагийн өдрүүд амар хэцүү байгаа. Тэр зүйлсээ авч үлдээл цаашлах нь амар чухал хаа. Тэгээ мэдгүй угаасаа нөгөө яг тэр үнэн бах уу? Хорвоо ертөнц дээр яг үнэндээ хинч надаар дутхгүй. Тий штэ. Тийм би ч бас хинээрч дутхгүй гэдэг бол яг үнэндээ яг үнэн байж магадгүй. Тэгтээ яг би юу гэж боддог вэ гэхээр хин нэгний ингээд жоохон юм найдаж болох хүн нь байсан гэж бас би бодд юм аа. Яг саяны ярьсантай одоо эсрэгцүүлэн ярихад хорвоо дээр ингээ хүмүүс тэгдэж шүү. Хинч би хэрэгтэй биш. Яг үндэ хин нэг ч надад бас хэрэгтэй биш юм шиг ингээл иймэрхүү томьёоллууд ойлголтууд байгаа шүү дээ. Тэнгүүд хинч битгий найдаж амьдар ч юм уу. Эсрэгээрээ би бол ингээд амар гой найдаж болох хүмүүстэй хин нэгний бас найдаж болох хүн нь байж амьдрахыг амар хүсдэг. Бид нэр бүх хүнийхээ байж чадахгүй тий. Хайрлах тодорхой хүмүүстэй. Ямар ч хэсэн тодорхой хүмүүсийн ингээд найддаг хин нэг нь байгаасай гэж хүсдэг. Гэхдээ ер нь бол аль ч газар надаар дутхгүй гэдэг бол бас үсэл хаанч би ч бас тэрний газраар дутхгүй ч юм уу тий. Тэдгээр бол үнэн тийм болохоор орхи авах гэдэг тийм буруу шийдвэр биш байдаг хаа. Тэгээд нөгөө сүнсээ сонс гэж эсвэл сээгтэй болсон ярьжсэн. Тэр бол чухал. Тийм дотоод угсаа нөгөө бидний дотор байгаа хүмүүс чинь ер нь бидэнд хамгийн сайн сайхан хандах гэж хичээдэг хүмүүс ах уу. Тэгээ бид нэр тэрийг анзаардггүй, торддггүй, сонсдггүй, арчилдггүй, хайрладгүй л болохоос биш бидний дотор байгаа хүмүүс үргэлжил бидэнд ямар нэгэн зөв зүйлсийг те эсвэл ямар нэгэн юмны буруу байгааг ингээл байнга л тогтж идэг штэ. Энэ биш вэ шүү. Энэ зөв шүү гэдэг ч юм тэр мэдрэмжүүдийг үргэлж өгч ийж. Тийм болохоор тэр дотор байгаа нөгөө өөрсдийгөө хүүхдүүдээ хийдэг штэ. Хайрлаж ах хэрэгтэй ах уу. Тийм болохоор л зарим зүйлсийг үнэхээр бид хүлцэн дэвчих өсө шаардлагагүй байдаг баг. Тэгэд мэдгүй яг одоо цааштай амьдрал маань яг одоо цагт яаж өрнөж үргэлжлэхийг бас үнэхээр тааж хэлж мэдэхгүй байна. Тийм гэхдээ тий одоо сайхан сар гарсан байна те. Өглөө нар мандна. Тэгээ хорвоорт нь цамаагүй дээр болох байхаа гэж бодож байна. Бид нар чинь нөгөө ихтгэл ንምшилтэйгээ ямар нэг өөдрөг үзэл байж ижил цаашаа амьдарч байгаа шүү те. Тийм тэгэл угаасаа хорвоо дэлхийн иргэдгээр иргэн бид нар амьдртгаар амьдрын эцэст энэ бол бидний өөрсдийн амьдрал. Суугийн амьдрал, няндагийн амьдрал тийм. Тэгэд одоо гоо ингээ хоёлаа хамт биений амьдралд өнгө нэмэл гой сууж ин тэ. Амьдралаа сонирхолтой болох хүмүүс нь ч гэсэн бид нар тэгээ өөрсдөндөө итгэх хүмүүс нь ч гэсэн тэ. Бид нар. За тийм ээ үнэ. Тэгээд ямар ч хэсэн иймэрхүү мэдрэмжүүд хөвөрсөн өдрүүд байна. Тэгээд сайхан байлаа, сайхан ярьлаа. Сайхан ярьлаа. Гоё хөөрхөн яриа боллоо. Тийм. Сайхан л. Битэр ер нь ингээд амар яг үндэ битэрс ингээд подкаст олгаагүй баг нилээд н сэдвүүд байгаа. Бүр ингээд дандаа нөгөө сэдвүүд анх эхлэхдээ битэр аягүй болоо сэдв томьёолаад хоёр тал дээр нь юу ярих вэ? Ямар асуудлууд хөндгөө мөнтгөөл аягүй тийм ажил хэрэгч хэлсэн мөртөө яг нэг явцын дундаа ингээд илүү их юм жоохон мэдрэмж сүртэй ингээд яваад байгаа. Юмнууд ярьцдаг. Гэтэ тэр нь ч бидэнд гоё байгаа. Заавал уусаа ингээд чихнээсээ нэрээ зөв битэр үүнийг ингээд амьдралдаа яг энэ подкастны энэ хэсгийг те нэг цаг хугацааг байлгахыг хүсэж байгаа болохоор ер нь байлгах цаа тийм болохоор гоё талархаж байна. Сайхан байна. Тэгээ өөрсдийн юмтай байх ч юм гэсэн. Тий.
бүх юмыг орхиж байгаа ч хандагаа өршлүүлнэ гэдэг мэдрэмжтэй байх надад тэ гоё байсан. Байна тий. Би чинь түрүү ер нь сүүлийн 7 хоногт айгүй олон юмыг орхин одолсон гэдэг юм болохоор гэтээ ингээд нөгөө өөрийн орхиж болохгүй өөрийн юмтай үлдэх надад гоё байсан. Хандаг орхихгүйгээ мэдчихсэн болохоор. Тийм тий. Өөрсдийнтэй. Буцдаг юмтай байна шүү дээ. Өөр хизээч орхиж чадахгүй амар олон зүйлсийг би орхисон ч тэдгээр зүйлс нэх амар надаар тутахгүй гэдгийг ингээ хүлээн зөвшөөрөөд өөрөө гоё байгаа ч амар амгалан чинь окей. Ер нь бол яг хачир дээр бол тэр үнэн л дээ. Тийм миний орон зай тийм чухал байсан уу чухал байсан баха гэхдээ надаар нэг дутаад ахгүй гэнэ үсээ мэдчихэж байгаа болохоор. Тэгэнгүүт ингээд би орхиж болохгүй зүйлтэй байна гэдэг бол амар гоё байсан. Тийм ээ. За баяр хүрээ. Андамын анхаж байна. За ингээд энэ хүртэл биднийг сонссонд маш их баярлаа. Тэгээ нөө энэ тэнд явдаа бас хүмүүс ингээд хүүе подкаст хийгээч мэгч гээл ингээд хүмүүс тэгэх битүүртээс айгу хөрхөн гоё исэн тий. Хүмүүс бичээд шүү. Манай Марлаа найз Марл мичт надад тэгсэн. Йоо подкаст хийгээчээ сонс. Би нөгөө бас амар олон зүйлсийг орхиж байгаа тухайгаа ярьсан чи ёо хөөе подкаст хийм би гэдэг юм бол сонсох юм ихтэй байна. Бүрхэн. Тэгээд амар гоёсан. Би гоёлаа. За баяртай манда байцгаая. Хар маань ганцаар биш шүү. Би ганцаар аюул тийм юу дөө хэлээ. Чи ганцаар биш. За баяртай.